Зүс сайтай сайхан харагдчихэв. За өнөөдөр та бүхэндээ би амьдралын чанартай холбоотой хэд хэдэн слайд тэр тусмаа өөрийнхөө салбарт арай ойрхон би анагаах ухааны хэмж мэрэгжилтэй нийгмийн эрүүл мэндийн доктор тэгээ тэр ажиллаараа илүү ойрхон асуудлыг яриа. Ер нь амьдралын чанар гэж ярихаар биднэрт чинь юу хамгийн түрүүнд бодогддог лээ? Эрүүл тэгээд ч юу н олон улсын нийгэмлэгүүдийн өмнө хариуцсан хариуцлагынхаа хүрээнд яах аргагүй ард түмнийхээ эрүүл мэнд боловсрол орлого хөдөлмөр чанар гэсэн асуудлуудыг ярих шаардлагатай болдог. За та биднэр харж байгаа энэ 2025 онд эрүүл дадал хэвшилтэд идэвхтэй амьдралыг иргэн төрөвшүүлнэ. Ийм үр дүнтэй тогтолцоог нь бий болгож хөгжүүлнэ гэж зааж өгсөн байгаа. Мөн бид нар одоо бие даасан байдалд төрийн өмчт хорооныхаа үйл ажиллагааг бас бий болгон шилжүүлнэ гэж заасан. За ингээд олон улсын түвшинд ч тэр Монгол улсад ч гэсэн амьдралын чанар юугаар дээшлэгдэж байна гэдэг нь хамгийн зүгээр хамгийн сайн харж болох асуудал нь бол дундаж наслалт байдаг. Дундаж наслалтын хувьд одоо бид нэр 20-50 гэхэд бид нар наслалтаа 82 хүргэнэ гэж заасан байдаг. Гэтэл яг үнэндээ сүүлийн 4 жилийн хугацаанд 0.8 насаар л бид нар амьдралын одоо дундаж чанараа дээшлүүлсэн байдаг. За ингээд харахаар би та хэдэг бас товчхондоо говийн бүсийн бас тэр болгон байдаг юм байна энэ мэдээлэл илт. Тэгэхээр зэрэг нэгтгэгдээд хид хідэн үзүүлэлтийг бэлтгэж авчирсан байна. За ингээд харахаар зэрэг та нар харж байгаа сүүлийн 3 жил буюу 2022, 2023, 2024 оноор хуваагдаад тэгээд улсын дунджийг хамгийн цаатлын слайд дээр тэгээд аймагуудын дунджийг ингээд дунд говь, өмнө говь, говь сүмбэр хамгийн уртлынх нь буюу дорн говь гэд заасан байгаа. Ингээд харахаар таад дунджуудаа аймаг тус бүрээр нь харах боломж бүрдэж байгаа. За ингээд жишээлбэл дорн говьд байгаа учраас яг хуу дорн говийг жишээлээ ярьчих. Аймаг тус бүрээр ярихаар цагандаа багтахгүй байж магадгүй. За Дорноговь аймгийн хувьд хүн амын дундаж наслалт хэд гэж байна. 73.11 буюу улсын дунджигаа бодвол арай өндөр. Гэхдээ зарим аймагуудтай харьцуулахад тийм ч өндөр бас биш байна, тийм үү? Өмнө говийн хувьд 73.72, дунд говийн хувьд 75.78, говь сүмбэр 74.11. За энэтэй адилхан бүртгэгдсэн хүн амын өвчлөл гэж байгаа. Энэ бүртгэгдсэн хүн амын өвчлөлийг харахад та улсын дунджтайгаа харьцуулаад явхад өөрийнхөө аймгийн төсөөллийг бас авах боломжтой. Энд нэг юм хийлэхэд аймгийн хүн амын одоо тоог adjusted буюу яг адилхан хүн амтай байгаа тохиолдолд гэснээр оруулсан байгаа. Түүнээс биш одоо их хүн амтай бол их гараад баг бол баг гарна гэсэн ойлголт байхгүй. За дараа нь нийт нас баралтын түвшин мөн улсын дунджтай харьцуулахад Дорноговь аймгийнх 5.6 гэж жишээлбэл. За нялхсан эндэгдэл. Энэ нялхсан эндэгдэл гэдэг бол маш том үзүүлэлт буюу олон улсад энийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хамгийн түрүүнд яг зөв хийж гин үү? Одоо жирэмсэн эхчүүдэд бид нар хамгаалж чадж гин үү? Төрөлтөө сайн удирдах гин үү? Одоо ээж ааваасаа гадна энэ хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах энэ тогтолцоо нь ямар байна гэдгийг асуудлыг нийтээр нь томоор нь дүгнж харах боломж гардаг. За энэ хуваар нь ингээд харахаар зэрэг бид нар ямар байна? Улсын дундаж 12.2. Энд би одоо өмнө говийн жишээлбэл татахгүй байж чадахгүй байна. 17.5 гэдээ маш өндөр гараад байгаа. Гэвч өмнө говь миний мэдхийн нэлээд хэдэн жилийн өмнө бүр их нялхсан эндэгдлийг 0 буюу ерөөсөө эндэгдэлгүй болж исэн түүхэн тийм амжилт байдаг. Олон улсын түвшинд энэ мартагдаж гайхагдаж ярьж исэн. Тэгэхээр энэ чадвар боломж яаж гэдэг ойлголт нь бол биднэрт байгаа. Сэтгэл зүрэх, үйлчилгээ, тэгээд хөндөө хүрэх гэх мэтчлийн маш олон асуудлууд энд ордог. За дараагийнх нь манай Монголд хамгийн үхэлд хүргэдэг номер 1 шалтгаан ямар өвчлөл байдаг вэ? Манайха хамгийн ихэн зүрх судасны өвчлөл байдаг тийм үү? Зүрх судасны өвчлөл. За тэгэхээр зүрх судасны өвчлөлт хамгийн их хүргэдэг эрсдэлт хүчин зүйлүүд нь юу байдг вэ гэдгээ цөмөрө бас бодоод үзээрэй. Хавдрын шалтгаанд нас баралт бас их өндөр байдаг. Ингээд хавдрын шалтгаанд нас баралтын бас учир шалтгаан юу байх вэ гэдгээ дотроо сайн бодож байгаарай. За
Ингээд бид нар нийт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг энд бас одоо дурдах хэрэгтэй байх гэж бодож байна. Ер нь олон улсын түвшинч, Монгол улсын түвшинд ч гэсэн энэ салангат дэд бүтцтэй байх тусам одоо энийг фрагментлаад, сегментлаад байх тусам ер нь интеграцилсан бие биентэйгээ ярьдаг энэ том бүтцэнд бий болдоггүй гэсэн тийм ойлголт байдаг. Юу гэсэн үг гэхээр лавлгаан шатал нь анхан шатлаас хоол, анхан шатал төрөлцөн шатал хоёрын дунд одоо хоорондоо яг хинэн яаж юу хийх вэ гэдэг энэ юмнууд нь байхгүй задлаад авах тусам нөгөө нэг хэсэг сумуудын тог уламж задлал уламж холдуулаад байсантай эрүүл мэндийн бүтцийг ч гэсэн адилтгаж үзэх боломжтой. За түүнээс гадна бид нар одоо энэ тусламж үйлчилгээний зохицуулт ба дасралтгүй байдал гэдэг гэсэн ойлголт гарч ирдэг. Биднэрт баг бүх хүнд нь энэ асуудал тулгарч ирсэн. Би дараа нь жоохон дэлгэрэнгүй бас яриа. За энээсээ гадна эрүүл мэндийн санхүүжилтийн зардлын үр ашиг гэж байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр бид нар байгаа боломжтой мөнгөндөө хамгийн боломжтой, хамгийн оптимальны, хамгийн сайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаж үзүүлэх вэ гэдгийг бид нар өөрсдөө бүр ингээд бодлогоор зангидж бий болгох ёстой. Энэ дотор бас нэг асуудал нь өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлого гэдэг юм заавал орж ирэх ёстой. Эрсдэлт хүчин зүйлүүд гэсэн үг тийм. За ингээд мэдээж иргэд хувь хүний оролцоо, түүний эрхийг хангах, энийг нэмэгдүүлэх, за тэгээд нөгөө нэг хүнээ тойрсон төвтэй байх гэх мэт асуудлууд орно. За энэ дээр түн төвтэй нэгдмэл тусламж үйлчилгээний загвар гэж яг юу хэлээд байгаа юм бэ? За эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль 2016 онд батлагдсан байдаг. Тухайн үед 2016 онд юу ярьж байсан бэ гэхээр тухайн үеийн эрүүл мэндийн сайд, нийгмийн байнгын хорооны даргууд, улсын хурлын гишүүд энийг маш баяртайгаар том хүлээцтэйгээр авсан байдаг. Юу гэсэн үг гэхээр зэрэг за одоо бид нар олон жил зөвлөлтийн системийг дуурайж, одоо Симашкагийн системийг дагаж явсны үр дүнд бидний одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үнэхээр болохгүй байна, тийм. Анхан шатлаг лавлгааруугаа бид нар одоо анхаарах хэрэгтэй байна. Энэ хууль батлагдсанаар аж амьдрал сайхан болно. Хүн ардын эрүүл мэнд дээшлэнэ гэд яг одоо өнөөдөр хурцаар тавигдж байгаа 9 жилийн дараах асуудал яг тухайн үед ярьжсэн байдээ. Тэгээ энэ хууль батлагдсанаар энэ асуудлууд бүгд алга болно гэсэн тийм хүлээлттэй ойлголттой. Тэгээд тэрэн дээр хүн тойртон ингээд ер нь ингээд манай хуулиудыг харахаар зэрэг энэ дотор нэг юм орхигддог. Юу гэж? Хүн гэдэг үг орхигддог. Иргэд гэсэн үг орхигддог. Өвчтөн гэж тодорхойлгосон байдаг. Гэтэл яагаад хүн төвтэй гэдэг асуудал эцээцд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг чинь эцсийн зорилго нь юу вэ? Иргэдийн хувь хүний эрүүл мэнд сайжирсан л байх хэрэгтэй байхгүй юу? Эрүүл мэнд сайжирсан л байх юм бол бид нар зөв хууль хүртээмж, тогтоол дүрмээ хийцэн, шаардлагатай стандартаа тавьсан. Тэр нь олон хүний нүдэнд ил бүгд дүгнэх боломжтой байхгүй юу? Эрүүл мэнд сайжирсан байхдаа тэр иргэн тэр хүн төвтэй байна гэдэг чинь санхүүгийн дарга байх хэрэгтэй. Эрх тэгш байдлыг хангагдсан байх хэрэгтэй. Нийгэм эдийн засгийн ямар ч байрлал эзэлж исэн хүн ажиллаж байгаа юм уу? Байна уу? Одоо сонсогч. Түрүү сонсохдохгүй байсан юм уу? Окей. За хүн төвтэй байна гэдэг нь саяын хэлснээр эрүүл мэнд тусламж үйлчилгээ авахдаа эрх тэгш байдал хангагдсан байх ёстой. Нийгмийн эдийн засгийн ямар байр суурь эзэлдэг, хаана амьдарч байгаа, хөдөө орон нутагт байна уу, хотод байна уу, хотод байхдаа жишээлбэл хотын захад байна уу, ойр байна уу, үл хамааран яг адилхан эрх тэгш боломжоор хангагдсан байх ёстой. За ийм ч учраас бид нэр эдгээрийг үр бүтээлтэй, үр ашигтай эрүүл мэндийн тусламж хүртээмж. За тэрэнд нь ийм ч орох ёстой. Яагаад ийм орох ёстой? Яагаад гэхээр чин зэрэг чанартай сайн иймээр хангахдаггүй бол бид нэр эрүүл яг чанартай тусламж үйлчилгээ хангах ямар ч боломжгүй байхгүй. Хэрвээ ийм дээр сууж агаад тухайн хэсэг хүмүүс алиг Монгол улсын эрүүл одоо эмийн бүртгэлд оруулах уу, алийг нь оруулахгүй байх уу? Энийг лаборатори ч юм уу олон улс ч юм уу эмнэлзэн гайдлайн буюу удирдамжиндаар бий болгож тэрийг яг хүн дээрээ хэрэгжүүлэхгүй болвол энд ямар нэгэн ашиг сонирхол мөнгө төгрөг одоо санхүүгийн одоо янз бүрийн нөлөөллүүд орж ирэх магадлал маш өндөртэй байдаг. Тийм ч утгаар ийм одоо эмийн худалдан авалт чанар хяналт гэдэг чинь заавал тустай байх хэрэгтэй. Дээрэс нь манайх эрүүл мэндийг ярихаар заавал одоо төрийн зохицуулт байх хэрэгтэй байдаг. Яагаад төрийн зохицуулт байх хэрэгтэй гэж бодож чинь таад? Яагаад бусад одоо за ингээл чадхан чадаал, болох нь болоод чадвартайнууд нь үйлчлэгээ үзүүлгээ хайж болтгоо гэж бодож байна.
нөгөө эргэтгэж байдал гэдэг алдагдах гэдэг. Маш үнэтэй болдог тий. Мөн хамаараа зарим хүмүүс нь маш гайхамшигтай сайн эрүүл мэндийн тусламж одоо эрүүл мэндийн боловсрол эрсдэлт хүчин зүйлээ бууруулаад сайн шимтэмт дижэлтэй хоол унд идээд авч яваад идэг. Зарим нь болохоор тэр чигээрээ ялангуяа манайх шиг 3.5 сая хүнтэй тэрний ихэнх нь Улаанбаатар хоттой амьдардаг 100 хэдэн хэсэг нь малчилгаад өргөн уудам нутгаар тарцсан үед энэ хүртээмжийн асуудал зайлшгүй яригддаг. Тэр утгаараа бид нар ингээд заавал энэ дээр багаар ажиллах, интеграчлах, одоо чанар хүртээмж, хариуцлагын тогтолцоог энэ төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай байдаг. Мөн бид нар нийгмийн эрүүл мэндийн даатгал гэж төлж байгаа, эрүүл мэндийн даатгал гэж төлж байгаа тийм үү. Тэгээд эргээд сайн үйлчлэгийг бид нар төрөө шаардах заавал зохицуулт хийдэг. Гэхдээ төрөөс гэхээр заавал үнэтэй ч юм уу эсвэл боломжгүй байхаар хэрэггүй. Яагаад гэхээр тэнд global tender гэсэн ойлголт байдаг. Төр яриад хамгийн сайн чанартай үйлчлэгийг, хамгийн сайн чанартай эмийг, хамгийн сайн чанартай лаборатори хийх боломжтой. Ер нь эрүүл мэндийг ярихаар инновац гэсэн ойлголт ярьж ирдэг. Инновацыг ярихаар бид нар нэг AI, green development, за тэгээ гадаад хилэн дээр гаргадаг юм том смарт үгнүүд их ашигладаг. Яг үүндээ бид нар эрүүл мэнд, боловсрол, нийгэм, орлого гэж ярихад энийг ярих шаардлагагүй байхгүй юу? Яаж нэг хүн жишээл сумд амьдарч байгаа хүн малчин эрүүл мэндийн тусламжийг ямар нэгэн асуудалгүйгээр тухайн газраа хаана хин тандаад яаж авах вэ? Хүндрэл үүслээ гэхэд тэр нь дараагийнх нь үе шат нь яаж ажиллах уу гэдгийг бодож олоод эмч эмнэлгийн ажилчид эрүүл мэндийн боловсрол олгож байгаа байгууллагууд эрүүл мэндийн яам бодлогоор зангидж өгөх нь зайлшгүй шаардлагатай байдаг. Энийг хийхийг инновац гэж ярьдаг. За ингээд бид нар мэдээж хөдөө орон нутагт байгаа тохиолдолд одоо иж бүрэн байдал, аюулгүй байдал, хүний нууц, хүний төвтэй байлга гэсэн асуудал байдаг. Зөвхөн наад засгийн жишээ ярихад бид нар улсынхаа нэг том эмнэлэгт очиж үзүүлээд дараа нь шинжилгээ өгөхийн тулд сарын очтой учраас ийш тийшээ очиод хувийн лаборатори дээр айгүй үнэтэй үйлчилгээ үзээд тэрийг архиж эмнэлэг рүүгээ очиод одоо шийсэн шинжилгээ угаа дахиад нөгөө хувийн лаборатори руу явуулаад ингээ хүнээ зоолсон нааш чааш нь чирэгдэл үүсгэсэн ийм нөхцөл байдал үүсэхгүй хамгаалт хийхийг л ер нь хэлж байгаа. За үүний тулд сая бид нар ярьсан нь ер нь хүн төртэй тусламж үйлчилгээ, хүн амын эрүүл мэндийн найдвартай аюулгүй хариуцлагууд тогтолцоо. Энэ бүхэн бүгдснээрээ эмч эмнэлгийн ажилчдын өөрийн цалин, хүйс, цавуу, бие даасан байдал, олсон мөнгөөрөө өөрөө өөрсдийнхээ санхүүжлах, шийдвэрийг гаргах. Яг тэгэхээр тэр эмнэлэг л өөрөө хамгийн сайн шийдвэрийг гаргах байхгүй. Тэгснээрээ эргээд нөгөө эмч эмнэлгийн ажилчдын ачаалал буух, цалин царгуу нэмэгдэх, нийгмийн асуудал нь шийдэгдэх, зохицоор нь том зургаар нь харах энэ боломж гарч иж байгаа. Тэгжээж тэд нэр иргэдтэй чанартай сайн нөгөө үйлчлэгээ үзүүлж байгаа. Ингэснээрээ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд Universal Health Coverage буюу бүх нийтийн эрүүл мэндийн хүрээлэнд хамрах энэ боломж нь бүрдэнэ. За ингээд бид нар нийт энэ үйлчилгээ интеграчилсан цогцоор нь нэгдмэл байдлаар үзүүлэх ингэснээрээ эмнэлэг эрүүл мэндийн сургууль, боловсрол, нийгмийн эдийн засгийн асуудал эднийг томоор нь шийдэх, иш шийдэлд очих тэгснээрээ яг фронтоор ажиллаж байгаа бүх хүмүүсийг шийдвэрийг оролцоонд оруулах энэ боломж нь бас бүрдэнэ гэж ойлгодог. За ингээд та бүхэнд баярлалаа. Асуулт байвал хариулъя.